Ер нь бол ингээд яг энэ бүх хотын тоглолтын аль биесний шүүгч болчлоо дөө. Одоо тэгээ бас ганц нэг юм сонирхогчтой тэмцээн бол орж ирэл санд орж ирэл шүүчнэ. Тий хүлээж аавна. Тэгээ хамгийн гол нь эдний ч юм одоо бид нар шүүхгүй бол өөр хүмүүс эдэр чи үгэнд нь ордгоо байхгүй юу? Яг жинхэнэ шүүгч нартэйгээ болохоор эдэр чи хил ам хийгээд хэрүүл тэмцлэгээ урдгийнхан чи хэцүү шүү дээ ер нь. Тэгээ бид нар л яг өөдөөс нь хэрэлдэж шүүхгүй бол цэцэг мэцэг төрүүлж хараа өстэй тий. Хэдэн хүн хог зордтой байна. За өөжид одоо өөрсдөө л харъя. Ажтай яг хөөж болморч хүмүүс байна бас хөөж болморг бас бөхчүүч байна бас. Тэд нар арай өөжлөх байхаа. Тий. Өнгөрсөн жилийн тоглолтоос энэ жилийн тоглолт ер нь юугаараа онцлог байх гэж бодож байна? Энэ жил бол бас бүх хотын тоглолт нь маш олон гоё тамирчид орж ирсэн байна. Шинээр бас өмнө нь орж байгаагүй тамирчид орсон байна. Нөгөө бас онцлог нь бол одоо манай физикал Азиягийн тамирчид байна тий. Гих мэтлэн байна. Тэгээ энэ жилийг хараад байхад ер нь их өрсөлдөөнтэй болохоор шинжтэй байна. Яагаад гэвэл баг болгоны нэг юм амбиц байгаа байдал ингээд хоёр талд байгаа бэлтгэл байдал айгүй ер нь хүчтэй байна. Энэ жил бол илүү өрсөлдөөнтэй болох. Илүү бүр энэ контакт илүү зорийн битүүрийн ажлыг илүү их хэсгэл байна да юм. Тий. Ер нь хамгийн ачаал ер нь та хоёр дээр л байна тий. Харин тийм байна. Бид хоёр дээр л байна. Одоо тэгээд хатуухан шүүндээ тэгээд. За амжилт хүсье. За баярлалаа та бүхний бас амжилт хүсье.